За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ миний гарт байгаа энэхүү номын тухай ярилцах болно. Энэ бол хайсан бүх зүйл чинь номын санд байгаа нэртэй Япон зохиолч Мичико Аямагийн бичсэн ном байгаа. 2020 онд Япон хэл дээр гарч исэн. Тэгээ 2023 онд What You're Looking For Is in the Library нэртэйгээр хэвлэгдэжээ. За хэвлэгдсэн цагаасаа дэлхийн олон хэл дээр орчуулагдаж олон хүмүүст маш их таалагдсан байна. За тэгээ яагаад таалагдсан учрыг нь өнөөдөр та бүхэнд ярьж өгье гэж бодлоо. Яагаад гэвэл за энэ нь уран зохиол боловч уран зохиолын яг ингээд адал явдал сонирхлын хувьд сонирхолтой юу гэвэл бол зүгээр энгийн өдөр тутмын үйл явдлаа. Гэхдээ өгж байгаа санаа агуулга нь маш их ухаарл хайрлаж байгаа санагдсан. Тийм учраас би та бүхэнд бас сонсвол зүгээр ах гэж бодоод өнөөдөр тайлбарлахаар бэлдсэн байгаа. Бод газрын кафед яагаад гэд нэртэй ном байдаг. Тэр жижиг ном боловч маш гоё өргөн хүрээтэй тийм ном дээр амьдралын зорилгоо хайж олох, амьдрал утга учиртай болох талаар гардаг тийм ном байдаг. За энэ ном бас яг тийм агуулгыг харуул. Энэ номыг уншихдаа эсвэл магадгүй энэ бичлэгийг үзэхдээ та амьдралынхаа ямар ч цаг мөч таарсан үед энийг сонсож уншиж магадгүй. Гэхдээ тэр болгонд чинь хэрэгтэй зүйл, хэрэгтэй ганц ч гэсэн үг яг энэ ном дотор байж магадгүй санагдсан. Хүн болгон эндээс уншаад нэгэн төрлийн ухаарл, нэгэн төрлийн бодролыг авч чадах ном юм шиг надад санагцсан. За тэгээд номынхаа агуулга руу орцгоё. Энэ ном болохоор жижигхэн номын санд өрнөх үйл явдлуудын тухай гардаг. За тэгээд энэ community college-ийн хажууд дэрэгд байдаг номын сан баггүй. Энэ номын санд тухайн дүүрэх тэрхүү хороонд амьдардаг хүмүүс очиод ямар агуулгатай ном хайж байгаагаа номын санчид хэлээд номын санч болохоор тухайн хайж байгаа номыг нь санал болгоод тухайн хүмүүсийн амьдралд ном яаж нөлөөлж байгаа тухай гардаг байгаа. Ном нийтдээ 5 бүлэгтэй. Тэгээ би 5 бүлгийг маш товчхон ярьж өгөх болно. За нэгдүгээр бүлэгт нь болохоор 21 настай Томоко гэх эмэгтэйн тухай гардаг байгаа. За Томоко бол Токиогийн нэгэн их дэлгүүрт хувцсны тасагт нь ажилладаг эмэгтэй байгаа. Токиод их сургуулаа төгсөөд буцаж хөдөөнийхөө төрлөх нутг руу явахыг хүсээгүй учраас их дэлгүүрт үлдэх ажлыг сонгосон байгаа. За тэгээд ирээдүйн зорилго нь болохоор ер нь оффист ажиллахыг хүсдэг. Тийм учраас офисын хэрэглээний програмуудыг сурах шаардлагатай болоод community college-д очиод Excel-ийн хичээлд суудаг байгаа. За тэгээд Excel-ийн хичээлээ тарж явчаад манай номын сан болоод номын санд ороод манай номын санчтай танилцдаг. Энэ санчийг маань болохоор Sayuri Komachi гэдэг үргэлж юм нэхэд эсвэл ингээд эсгийгээр юм урлаа сууж идэг тийм эмэгтэй байдаг. За номын санчийн Томокод санал болгосон номууд нь болохоор Excel хэрхэн сурах, офисын хэрэглээний програмуудыг сурах ном байсныхаа дараа нь болохоор нэг хүүхдийн уран зохиолыг санал болгосон байдаг. За тэгээд санчийн онцлог нь гэх юм бол нэг ном санал болгох номуудаа санал болгочоод нэг юм бяцхан бэлхийг дандаа ингээд ном асуусан хүмүүстэй бэлгэлдэг. Тэгээд хинд болохоор Томокод болохоор хайрлын тавыг өгсөн байдаг хгүй ингээд энэ яагаад надад өгч байгаа юм бэ гэсэн чинь энд ингээд зүгээр бяцхан бэлэг байгаамаа. Үнгүү чамд ингээд өгч байгаа шүү гэд ямар ч ингээд номтой нь холбоогүй хэрнээ зүгээр юм жижиг хайрлын тавыг бэлгэлдэг хгүй. За тэгээд Томоко номнуудаа гэртээ авч явж уншаад нөгөө хүүхдийн Excel-тэй холбоотой номуудаа уншсныхаа дараа хүүхдийн зохиолыг уншсан чинь Японд хүүхдүүд багасаа уншдаг тийм ном байсан юм байна л да. Томоко уншижсэн хэрнээ тэн дээр юу гардгийг ингээд таг мартцсан байсан. Тэгсэн чинь тэн дээр болохоор тэр хоёр хүүхэд уран зохиолын дээр гарч байгаа хоёр хүүхэд хэрхэн панкейк хийхийг сурж байгаа, хоол хийж сурж байгаа хоёр хүүхдэд байхгүй юу. Тэгээд Томоко гинт ингээд тэрийг бага насныхаа турсамжийг санаад би ерөөс ингээд Токиод амьдарснаасаа байр түрээс ч амьдарснаасаа хойш ингээд Томоко бараг гэртээ хоол хийж идэж байгаагүй. Тэгээд ингээд ажлынхан завсарлага ингээд амар бага хугацаа байдаг болохоор дандаа комбини дэлгүүрээс юм авч иддэг юм байна л да. Тэгээд тэрийгээ санаад би ерөнхийдөө ингээд хоол хийж идэх хэвээр байна гэдгээ Томоко ойлгодог. Тэгэнгүүтээ нөгөө нэг юм хий гэсэн чинь тэдний гэрч юу ч байхгүй бүр хийгсэн хоол хийдгүү учраас тэгсэн чинь нөгөө нэг номын санж хариулын тав бэлгэлцэн. Тэгээд гинт санаад дэлгүүр гарч хоолны орц худалдаж аваад яг тэр хүүхдийн зохиол дээр гарч байгаа панкейкийг хийж сурдаг хгүй. Тэгээд энийгээ ингээд нөгөө ажлынхаа найздаа ярьжсэн чинь найз нь ингээд маш тийм үн цэнтэй үгийг хэлдэг. Чиний ажил хийж байгаа шалтгаан чинь чи амттай, шимттэй, сайн хоол идэхийн тулд гэтэл чи ажилласаа болоод юм идэж чадахгүй байна гэж боддоо энэ ингээд яг зөв зүйл мөн үү гэдгийг найз нь асуудаг хгүй. Тэр найз нь өмнө нь ингээд хэвлэлийн компанид ажиллаад цаг нааргүй ажиллаад бүр ингээд олигтой юм идэж чаддгүй байсан. Тэгээ одоо би энэ ихтлгүүрт ингээд ажиллахдаа би цагийн цагаа өөртөө зарцуулдаг. Би гэртээ хоолоо хийж бэлдэж авчирдаг. Надад хийж байгаа ажил маань маш их таалагддаг гэж хэлдэг. За ингээд Томоко маань болохоор ерөнхийдөө ажил гэдэг чинь би өөрийнхөө төлөө ажиллаж байгаа. Тэхийн тулд би өөрийгөө тэтгэж шим тэжээл сайтай хооллох ёстой гэдгийг бол ухаараад тэгээ манай гэдгийг
гинт сэхээрээд гэх юм уу. Тэгээд ингээ хоолой бэлдэж ирдэг болоод цаашдаа болохоор би ирээдүйд ямар ч ажил хийсэн, ажлаа сувсан ч гэсэн би одоо баланстай буюу тэнцвэртэй ажиллах хэрэгтэй гэдгээ томог ойлгодог байгаа. Нэгдүгээр бүлэг дээр. За хоёрдугаар бүлэг дээр нь болохоор Рио гэдэг 35 настай залуу байдаг. За энэ болохоор тавилгын үйлдвэрийн санхүүгийн хэлтсэд ажилладаг залуу байгаа. За тэгээ 35 настай, 25 настай найз охинтой. За тэгтээ найз охин нь айгүй тийм өөрийг нь дэмждэг юм аав ээжтэй амьдардаг бүсгүй байдаг. Тэр бүсгүйг ингээд Риод үрслэхдээ би хорвоо дэлхийг яаж харж ийн, миний найз охин яг надтай адилхан өнгөөр харж чаддаг учраас би түүнд маш их хайртай гэж хэлдэг. Энэ үг надад айгүй таалагдсан. За тэгээд Риогийн хувьд болохоор ерөнхийдөө хийж байгаа ажилдаа тийм сэтгэл хангалуун биш байдаг. Түүний үндсэн мөрөөдөл нь бол ингээ бага байхдаа эртний эдлийн дэлгүүр гэж байдаг штэ тий. Тийм дэлгүүрт маш дуртай байсан. Тэгээд ирээдүйд өөрийнхөө одоо юм антик шопыг нээхийг маш хүсдэг тийм залуу байдаг. За тэгэж Японд ингэж одоо өөрийн гэсэн хувийн дэлгүүртэй болохын тулд маш их хөрөнгө хэрэгтэй, төлөвлөгөө хэрэгтэй тийм мэддэг учраас одоогийнхаа өөрийнхөө ажлаас гарч чадахгүй тэгээд ерөнхийдөө ингээд тэрнээсээ болж бас стресстэй тийм залуу байдаг. За тэгсэн чинь нөгөө найз охин нь болохоор ингээд өөрийнхөө хүслээр ерөнхийдөө онлайн шоп нээх гээд нөгөө Excel-ийн хичээл авдаг байхгүй вебсайт хийж сурах гээд тэнд болохоор нөгөө community college дээр хичээл аваад байж байдаг. Тэгээ нэг өдөр найз охиныгоо хүргэж өгчөөд хүлээгээ байжсэн чинь нөгөө номын сан олоод за тэгээ номын санд орсныхоо дараа болохоор номын санч Комачи хатагтай асуусан. Чи ямар ном хайж гинэ гэсэн чинь яг үндэ би юу ихээ мэдгүй байна гэж дотроо бодсон ч гэсэн тэрийг Комачид хэлж чадахгүй. Би яаж шинэ бизнес эхлүүлэх вэ талаар ном хайж гинэ гэхэд нь бол Комачи түүнд ингээд хангалттай мэдээлэл олгож чадхаар entrepreneur тэгээд хэрхэн бизнес эхлүүлэх вэ гэсэн хит хитэн номыг санал болгоод за тэгээд түүнтэйгээ давхар өтнүүд хэрхэн ажилдаг вэ гэдэг ном хамгийн сүүлд нь санал болгоцсон байдаг хгүй. Тэгээд Рио бас ингээл ихэндээ эргэлзээл энэ хүн ч одоо миний асуусныг ойлгоогүй юм бахта яагаад ийм ном өгсөн бол гэж ингэж боддог. Тэгсэн ирнэ ингээд санал болгосон номыг аваад за тэгээд Комачи хатагтай болохоор бас түүнд өөрийнхөө хийсэн эсгийгээр өнгөө бэлэг өгдөг. Тэгээд бэлгийг нь бас харчаад нэлээд гайхшраад ерөнхийдөө ингээд номоо авчаад гардаг. За тэгээд нөгөө санал болгосон өтнүүд хэрхэн ажилдаг вэ? Ном болон нөгөө бэлэгтэй нь холбоотойгоор номуудаа уншиж аваад Рио болохоор санаандгүй байдлаар нэг кафе ажилуулдаг хүнтэй танилцдаг. За тэр хүн болохоор яг Риотой адилхан бүтэн цагийн офисын ажил хийдэг хэрнээ их нэртэйгээ хамт тэр кафег ажилуулдгийг олж мэдээд танд ингээд аль нь илүү одоо энэ хоёр ажлын чинь аль нь илүү байдаг вэ гэж асуухт нь болохоор тэр хүн хамгийн одоо чухал хэлж байгаа үг нь ямар ч одоо ажил илүү биш ээ. Энэ хоёр бол ингээд тэнцвэр байдаг. Би нэг талаараа ингээд бүтэн цагийн ажил дээрээ би нийгмийн харилцаанд ордог. Би олон танилын хүрээтэй болдог. Би ажлаа сэтгэл хангалуун хийдэг. Харин би өөрийнхөө энэ ажилуулдаг хувийн бизнес дээрээ ирээд би өөрийнхөө сонирхлыг хөгжүүлдэг. Энэ хоёр аль нь ч урд хойноо ордгоо. Хоёулаа ингээд айгүй чухал байдгаа гэдгийг сонссон. За тэгээд Рио болохоор энэ бүхэн ингээд ганцаараа ихэд хэцүү байдгүй гэхэд би ингээд ганцаараа биш ээ. Надад ингээд партнер байдаг. Ер нь аливаа юм хийхэд хамтрагч айгүй чухал байдаг. Миний хувьд бол миний ихтер миний хамгийн сайн хамтрагч гэж хэлдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг Риогийн найз охин онлайн шоп ажилуулдаг. Тэгээд гинт ингээ Рио бодоо надад ингээ миний хажууд дэлгүүр ажилуулдаг туршлагатай хүн байгаа юм байна. Тэгээд би ингээ заавал ажилласаа гарч ингээ өөртөө хүндрэл учруулахгүйгээр би ер нь бол өөрийнхөө хүсэж байгаа дэлгүүрийг ажилуулах боломжтой юм байна гэдгийг ухаардаг байгаа. За энэ нь болохоор 2 дугаар бүлгийн төгсгөл байсан. За 3 дугаар бүлэг дээр 40 настай Нацуми гэдэг эмэгтэйгийн тухай гардаг. Нацуми болохоор өмнө нь 12 жилийн турш одоо нэг сэтгүүлийн эдитор, ерөн сэтгүүлийн эрхлэгч байсан. Тэгээ жирэмсэн болоод анхныхаа хүүхдийг тэгээд ажилласаа ингээ 2 жилийн ингээ чөлөөнд байж агаад буцаад ажилдаа орж ирсэн эмэгтэй байгаа. За тэгээ ажилдаа орж ирсэн чинь өөрийгөө болохоор ингээ буцаад ажиллаа зориулахад бэлэн редактороо ингээ эрхлэгчээ ихэд бэлэн орж ирсэн чинь компани түүнийг ингээ хүүхдтэй бас уучраас чамд ингээ их ачаал хэрэггүй гэд архивын хэлтэст оруулцдаг. Тэгээ Нацуми ихэндээ ингээ би чадна гэжсэн чинь ингээ удирдлагууд нь зөвшөөрөөгүй учраас за тэгээ архивын хэлтэст ингээ 2 жил ажилласан байгаа. Нацуми болохоор юу байсан? 2 жил жирэмсэн болоо 2 жил ч болоогүй дөнгөж 4 сар олцоод
жирэмснийхаа сүүлийн сар хүртэл ажиллаж байгаа. За тэгээд дөнгөж төрчөө 4 сарын дараа ажилдаа орж ирсэн баггүй юу. Тэгээд хүүхдээ 2 нас хүрсэн ерөнхийдөө ингээд бодит байдалтай нүүр тулсан яалт ч хүүхэд өсгөх амар хэцүү юм байна. Тэрийг ажилтаагаа цугшуул хэцүү юм байна гэдгийг ингээд ойлгоод явчихсан байгаа. За тэгээд нэг өдөр болохоор хүүхдээ дагуулад дүүргийнхаа ойр орчмынхаа ингээд нөгөө community house дээр байж байгаа номын сан ороод хүүхдтэй ингээд ном хараад ном уншуулаад байж идэг. За тэгээд хүүхдээ ном уншиж хооронд нөгөө нэг номын сан чимэгтэйтэй уулзаад ингээд ойр зурхаан яриа өрнүүлээ. За би ерөөсөө танаар ном зөвлүүлж авъя. Хүүхдтэй ном авъя гэдэг. Нацумид нэг ном зөвлөсөн байдаг. Тэр нэг эмэгтэй хүний бичсэн астрологийн тухай ерөөдөө за яг ч астролог биш ерөнхийдөө тийм нар сарны тухай бичсэн номыг санал болгосон. За Нацуми тэгээ тэр номыг аваад Комачи номын сан чи өгсөн жижигхэн бэлгийг аваад тэгээ явдаг. За тэгээ хүүхдэн зөвлөсөн номын ачаар бол хүүхдэн тэр өдөр маш тайван, сайхан, уйлж унтахгүй ингээд гоё өнгөрсөн. За тэгээ Нацуми ингээд замаараа болохоор нөгөө номын сан чи санал болгосон номуудыг уншихаас гадна ингээд ажилдаа явбал ер нь бүх зүйлийг амжуулж исэн. За тэгээ Нацумигийн хувьд ингээд нэг санаа зовж исэн зүйл нь ямар ч буруу юм хийгээгүй хэрнээ хүүхдээ авахын тулд ингээ ажлаасаа яг ажлынхаа цагийг тараа 5 гээ гардаг. Тэр 5 гээд ингээ гарах нь хүртэл ингээ Нацумид амар гимтэй юм шиг санагддаг. Тэгээ ажлын юм сэтгэлийг нь дүүргдэг ажил биш гэдгийг бол ингээ ерөөдөө мэдээлээс нь гэхдээ би юу хийх ёстой гэдгийг болохоор мэдгүй байгаад байсан маахгүй. Харин юу хийхээ яаж мэдсэн бэ гэвэл өмнө нь сэтгүүлийн эрхлэгч хийж явахдаа тэр чинь ингээ сэтгүүлийн бүх дугаар, бүх буланг боловсруулж, шинж, тохиолдуулдаг тийм хүн. Тэр дундаас өөрийнх нь хамгийн одоо бахархууштай хийж нэг ажил болохоор нэгэн уран зохиолын зохиолчтой хамтраад нэг романыг болохоор хэд хуваагаад сэтгүүл дээр гаргаж ирсэн. Тэгээд тэрийгээ дараа нь болохоор нэг ном болгож хэвлүүлж ирсэн. Анх удаа ном редакторлж ирсэн тийм туршлага байдаг. Тэр туршлага нь бол амьдралын хамгийн сайхан мөч гэж өөрөө тэрийг ойлгоод би ер нь миний хамгийн хийх ёстой ажил бол би юм номын редактор байж болох юм байна. Би номын паблишингийн газартай байж болох юм байна гэдгийг ойлгоод тэгсэн чинь нөгөө нэг санал болгосон ном дэр нь эмэгтэй хүнд юм нар сарны 2 тал гэж байдаг. Ганцхан талыг ингээ ажилуулад байх юм бол угаасаа ингээд амьдрал нэг л талгаа чиглээд идэг гэдгийг ингээд ойлгоод тэгсэн чинь нөгөө Нацуми ингээд ерөөхдөө дандаа юмны болохгүй талыг хараад хөрлөгөө ч гэсэн уурлаад хүүхд рүүгээ ч гэсэн уйлаад байгаа нь ингээд хүүхдийнх нь буруу юм шиг санагдаад байсан чинь яг үндэ би нөгөө талыг юусаа харж чадахгүй байсан байна. Би ингээд ажил хийж байгаа хэрнээ ажилдаа дургуйсан тэгвэл надад өөр ажил хийх боломж бас байгаа юм байна гэдгийг ойлгоод боломжийг хайгаад за тэгсэн чинь хуучин нөгөө нэг ажиллаж байсан зохиолчтойгоо холбогдоод өөр ажлын газарт одоо саналаа өгөөд тэгээ манай болохоор номын редактораар ажиллаж эхэлдэг ийм 3 дугаар бүлэг байгаа. 4 дугаар бүлэг нь болохоор Хироя гэдэг 30 настай залуу байдаг. Хироё яадаг вэ гэх юм бол NEET гэдэг нэр том юм байна л да. Энэ нь nor in employment or in education гэдэг нэртэй сурдгүү, ажил хийдгүү тийм 30 настай эрэгтэй. Японд бол иймэрхүү хүмүүс айгу түгээмэл байдаг юм байна л да. За тэрний нэг төлөөлөл энэ бол айгу авьяастай. Тэр нь юу гэх юм бол манга багасаа маш их уншиж өссөн. Тэгээ зурах авьяас бол байдаг. Дизайны сургууль сурж агаад хайцсан. 30 настай тэгээ ээжтэйгээ амьдардаг. За тэгээд нэг өдөр болохоор ээжтэй хүнсийн цогцолж авч байгаа номын сан голоод тэгээд номын санчтай танилцаад танад ингээд гоё манга байна уу гэж хэлэхэд нь болохоор манга санал болохоос гадна түүнд болохоор бас ингээд аюу гоё нөгөө зүйлийн үүсэл гэдэг ном байдаг шүү дээ. Тэрний Charles Darwin-ийн биш Dallas гэдэг хүний бичсэн юм зүйлийн үүслийн тухай номыг саналгаад тэр нь маш гоё юм зураглалтай тийм ном байдаг хгүй. Тэр номын саналга бүр амар том амар зузаан ном санал болгосон юм байна л да. Тэгээд би ол энийг ингээд гэртүүгээ авч явж чадахгүй маань би тэгвэл ингээд номын сан өдөр алга ирж уншиж шүү гэж тохироод тэгээд Хироё болохоор байнга ингээд номын санд ирдэг. Манганаас гадна санал болгосон нөгөө нэг зүйлийн үүслийн тухай номон дээр нь болохоор Даллас гэдэг хүний тухай Хироё олж мэдээд яагаад ингээд Чарльз Дарвин илүү алдартай хэрнээ ийм гоё зурагтай бас ийм гоё номын Даллас гэдэг хүн яагаад юусэн алдар нэрт хүрээгүй юм бэ гэж амир их гайхажсэн. Номын сан чилэгтэй чи одоо ингээд Далласын тухай мэдээд авлаа штэ. Хүн болгон мэддэггүй байсан чи мэдж байгаа гэдэг чинь энэ хүний үн цэнийг бүтээж байгаа гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг юу хэлэхтэй номын санчийн туслах нь болохоор бас ингэж хэлдэг. Зарим нэг зүйлсийг ингээд чин сэтгэлээсээ хамгаалдаг хүмүүс гэж байдаг. Тийм учраас тэр зүйл одоо ингээд ихэнх хүмүүс дургүй хэрнээ цөөн хүмүүс дуртай зүйлс ингээд нийгэмдэр байдаг штэ. Тийм зүйлсийг ингээд тэр дуртай хүмүүс нь бүр ингээд чин сэтгэлээсээ хамгаалдаг учраас дийлэнх масс дургуй ч гэсэндээ тэр зүйлийн үнц нь ингээд байнга байж идгаа гэдгийг хэлдэг. Тэнгүүт болохоор Хироёгийн ойлгож байгаа зүйл нь миний одоо зурж байгаа миний зураг болон миний оршихуй ингээд нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй ч гэсэндээ би одоо ингээд цөөн боловч өөрийнхөө ингээд таалагддаг хүмүүст үн цэнийг бүтээх юм бол миний одоо оршихуй тэр юм байна гэдгийг ойлгож аваад за тэгээ нөгөөх нь болохоор community house-тай
цагийн ажил хийгээд үлдсэн цагаараа болохоор зураг зураад буцаад амьдралынхаа зорилгыг олж авч байгаагийн тухай хероо яг ийм бүлэг гардаг байгаа. За одоо хэдүүлээ сүүлийн бүлгийн тухай ярилцъя. Сүүлийн бүлэг дээр болохоор 65 настай Масао гэдэг тэтгэвртэй гарсан хүний тухай гардаг байгаа. За Масао болохоор 40 хэдэн жил ажиллаж байгаа. 65 хүрээд ингээд дөнгөж тэтгэвртэй гарчаад за тэгээд ерөнхийдөө ингээд тэтгэвртэй гарна гэдгийг нийгмээс тусгаарлагдах юм байна гэдэг айгуу тийм нэлийн уйдгартай амьдарч агаад номын санд ирээд ингээд ном хайж байгаа тухай ингээд үйл явдал гардаг байхгүй юу? За нөгөө нэг юм цагаан хартай нэг тоглоом байдаг шүү дээ. Тим тоглоом тоглож сурах гэж очиод тэгээ номын санд ороод одоо го тоглож сурах ном авъя гэж хэлээд тэрнээс гадна болохоор номын санд чи санал болгосон ном нь түүнд ингээд юм хүүхдийн шүлгийн ном санал болгоцсон байдаг. Тэгээд яагаад энэ номыг надад санал болгож байгаа юм бол яг адилхан гайхажсэн ирнэ. Нөгөө номоо ингээд уншаад ерөнхийдөө юм яруу найргийн одоо гэлэнд орж дурладаг байгаа. Тэгээд нэг охинтойгоо очиод ингээд ном уншсан тухайгаа яриа. Тэр хоёрын хооронд ярих сэдв гарч ирээ. За тэгээд түүний амьдрал ингээд нөгөө өөдгөртэй байсан зүйл нь арай хийх зүйлтэй болоод тэгээд Масаогийн энэ бүлгээс одоо гарч байгаа хамгийн чухал зүйл нь анх болохоор ингэж бодоодсэн. Ажлаасаа гарна гэхээр би ингээд нийгмээс ингээд тусгаарлагдчихдаг юм байна гэж агиох бодож исэн. Гэтэл яг үнэндээ Масаод нэг хүн ингэж хэлдэг. Ажил чинь нийгэм юм уу? Ерөөсөө ингээд ажил гэхээрээ бүтэн нийгмийг тодорхойлж байгаа гэж үү гэж асуусан. Тэгээ бодоод ингээд Масао ерөөхдөө ойлгож байгаа зүйл нь миний гэр бүл, миний сонирхол, миний ажил, миний хүрээлэн буй орчин бүгдээрээ нийлж нийгэм байсан юм байна. Тэгээ тэр хэсгийн би нэг л зүйлээс нь буюу ажилласаа ингээд тэтгэврт гарсан нь болохоор намайг нийгмээс тусгаарлагдж байгаа хүн болохгүй юм байна. Буцаад миний амьдрал үргэлжилж болох юм байна гэдгийг болохоор Масао ойлгодог байхгүй. За ингээд ерөнхийдөө ингээд энэ 5 бүлэг дээр ингээд тусад нь айгуу юм хөөрхөн энгийн одоо амьдрал санаж явах зүйлсийг сануулдаг. Тэгээд энэ дөрүүд нь ингээд бүгдээрээ хоорондоо холбоогүй өөр насны бүлгийн хүмүүс нэг номын санч дээр очиод ном авч байгаа ч гэсэн тэгээд номдэр гарч байгаа жижиг дөрүүд үйл явдал нь ингээд хоорондоо холбогдоод байдаг. Тэр нь бас айгуу хөөрхөн сонирхолтой. Тэгээд өдөр тутам бодохгүй хэрнээ нэрээ ийм штэ. Нэрээ ийм учраас бид нар ажиллаад байгаа. Ийм учраас бид нар амьдралын утга учирыг боддог. Ийм бодлыг зэгцэлсэн санах ёстой зүйлүүдийг нь эргүүлж бодуулсан тийм айгүй хөөрхөн хөнгөн зохиол хэлээ. Тэгсэн хэрнээ бас ингээ айгүй гоё утга агуулгуудыг өгсөн ном байсан. За тэгээд энэ хүн номыг болов олж авч уншаарай. Хөнгөн авсархан эвтэйхэн ном байсан. Тэгээ утгагүй монгол хэл дээр бас орчуулгад гэж гараасай гэж хүсэж байна. За миний бичлэгийг анхаарч үзсэн та бүхэнд баярлалаа. Дараа уулзъя.